За юу яцхан хомис амьдрал хэр байна? Хөрхнэгээ сууж байна. За тэгэхээр газрын ордны 3 үлдсэн байна. За энэ тарот уншлага болохоор хэрвээ чиний амьдрал чинь зүгээр заяа. Хөрхнөөж байгаа, хостойгоо байна уу, экстэйгээ байна уу, сонирхож байгаа хашир байна уу, тэ ингээд ямар ч ингээ асуудал байхгүй хөрхнөөгээд явж ивэл энэ бол чамд зориулагддаг байх нэ штэ. Тэ. Чиний ингээд нэг нөхцөл байдал чи үнэхээр нэг хүнтэй уулзраа олохгүй за motherfucker яах гэдэг мэдхгүй яг яах вэ гээл те ингээл on and off ингээд хэцүүдэлтэй ингээд байгаад байх юм бол түүнийг сонирхож болж байна. Гол нь сонголт бол чиний гарт зэрэгчлээ шүү дээ. Тэгээд хувийн уншлага ингээд нэг цагуудаа би оролцсон байгаа. Тэгээд миний ингээд нээлттэй байгаа цаг дээр хувийн уншлага ингээд аваад тэгээ нэг сайхан видео кол ингээд нүрээ тулаал тэ амьдрал юу байна гэж специфик ингээд деталь чи ингээд харж болж байна. Энэ болоос ингээд эргчлөөнэ асуудал. За 1 минут тэгээ ингээд нэг хувийн уншлага чинь цэвэр эрхчлөөний асуудал шүү дээ. Тэгэл амьдрал ямар байна, юм байна, тийм байна, whatever the fucking case. За хамгийн ихний орд болохоор өхрөөс эхнэ. Гэл нач. За. Одоо байгаа нөхцөл байдал нь юу болоод байна вэ гэдгийг харцгаая. Energy check-ing хийх заяа. Ой. Ятраттай. За эхэлцгээе. Тэрний өмнө хэдүүлээ ингэж яриул яаж байна. Энэ зэрэг харж байна. High Priestess гэж зураад. Хэрвээ биш тэ ийм хүмүүс байдаг да. Хэрвээ чи энэ төрлийн хүн нь бол за яг би анзаарж байна, би мэдэрч байна, би чамайг ойлгож байна гэдэг ч юм уу тэ ойлгох гэж оролдоод байна. Гэтэ би одоо нэг өөрийнх нь хэлэх ёстой өнөөд мэдэрсэн зүйлээ ингээ амаа амхаад ингээд нэг чимээгүй байдаг бол за энэ яг ямар тохиолдолд гарч ирж байгаа вэ гэвэл шүү дээ. Одоо чиний ингээ уучраа олох гэдэг хүн чинь биш дээ тэ. Нэг тийм харилцаагаа жоохон байсажаа нэг өмөлч гэдэг ч юм авгаа нэгч гэдэг ингээ байдаг бол за тэ тэр үед шүү дээ тэ. Чи өөрийнхөө ингээ нэг тэр хүний дотор юу болж байгааг ингээ мэдж байгаа. Ер нь бит өөрийн одоо нэг яриаг өгөх сэдвүүд донд ингээ нэг gut feeling байгаа зэн мэдрэмж зүн сонгоор ингээл юу болж байгааг мэдж байгаа мөртлөө амаамка чимээгүй суугаад энэ өөрчлөгдөх байх та гэж ингээ бодоод хүлээгээд байдаг бол зав especially чи. Нөхцөл байдал өөрчлөгдөх үү? Наа би л тэгж бодохгүй. Зя. Тэгэхээр ингээ бодож үзье за. Яг одоо энерги чинь ингээ бодлохоор 3-ын саваа тэгээ темперенс ингээ хөдөртөөр ингээ байж байгаа байхгүй. Тэгэхээр юу гэж хоёулаа ойлгож болохгүй гэвэл үнэхээр заримдаа бид нэр амьдрал дээрээ одоо ямар нэгэн харилцааг шин шатанд ингээд нэг тэлэх гээд байна да expansion болохгүй шин шатанд тэхийн тулд харилцаа ер нь ингээд нэг шинжлэгдээд илүү эвлэрээд эсвэл нэг асуудал ингээд шийдээд урагшаа ингээд нэг амар ухаалаг явах алхам яг юу вэ? Тэр нь болохоор баланс гэдэг байхгүй юу? Яаж ингээд нэг ойлгож болох вэ гэвэл энэ темперенс ингээ үзрийг харж байгаа ажил ингээ нэг аягнаас нөгөө аяг руу ус ингээ нэг одоо нэг юу гэдэг лээ шилжиж байгаа юм аа гэ тэ шилжиж чаад тэгэхээр ингэж ойлгож болж байна. Хэрвээ чи одоо нэг энэ харилцаа та хоёр чинь үргэлж ингээ балансгүй за чи ингээ нэг хийгээд нөгөө хүн чинь ингээ нэг ангаагаад ингээ байдаг бол за эсвэл ингээ та хоёрын харилцаа юм ерөөсөө тогтвортой ингээ одоо нөхцөл байдал ерөөсөө гарч ирдэг бол байсажаал нэг fucking гэдэг нэг хэрэлж гээд идэх ч юм уу эсвэл нэг үйл ойлголцсон ингээ гарч ирэх гээд байдаг бол заяа. Тэгээ чи болохоор ингээд энэ харилцаа ингээд нэг гоё
Тэгэл нэг балаастаар хөрх аваад явчмаар байна да. Энэ дэр ингээд нэг температур үзэр 3 саваар орж ирж байгаа. Гэхдээ тэгэхэд бол нөгөө хүн чинь бас хичээсэн байх хэрэгтэй шүү дээ. Нөгөө хүн чинь бас ингээд нэг урагшсан байх хэрэгтэй шүү дээ. Тэгэхгүй чи ингээд нэг юу гэх юм одоо people pleaser маягийн л энерги энэ дэр ингээд гарч иржлээ л да. Тийм. Өөрийнхөө эрх ашигыг хойшоо тавиад нөгөө нэгээ урдаа оруулдаг. Тэгээ нөгөө чи бүр сайхан сурцсан ч юм уу яатсан ч юм байна нэг тийм хүн ингээд нэг нөхцөл байдал дээр байж байгаа байхгүй. Кейс нь болохоор Emperor хүзэр доошоо гарч ирсэн. Боолын аяхтай хамт. Яаж вэ гэвэл Emperor хүзэр доошоо гарч ирнэ гэдэг нь ер нь жоохон нэг юм abuser буюу жоохон дээрлэх гэдэг энерги өгөхгүй юу нөгөө нэгээ. Тэгэхээр ингээд хэрэг чи жоохон дээрлэхүүлэх гээд байдаг бол зөд одоо дээрлэхээр л нь шууд юу өгөө агуун гараа өрг мөрг гэсэн үг шүү дээ. Зүгээр ер нь сэтгэл санааны нөвд ч юм уу ямар нэгэн зүйл дээр ингээд дарагдаад ингээд байдаг бол тэгээд нөгөө өнөөсөө ингээд уучлалт хизээ ирэх юм бол нөгөө маань хизээ ойлгоод хизээ ингээд засрах юм бол гэж ингээд constantly хүлээдэг бол наа хэсэгт бол тийм үйл явдал гарч ирэхгүй л юм байна тийм. За яг хоо тэр яг хоо энэ бол дийлэх тохиолдолд ингээд нэг чиний өнцгөөс ингээд харагдаж байгаа energy check. Одоо тэгвэл ч тэгээ яг нөгөө хүний чи яг ингээд шууд харъя за. За тэгээд уучраа олох гээд ангаа асуудал шийдэх гээд байгаа. Энэ хоёрынхаа energy check. Оо 3 саваа. Мэдээд үзье. За especially заяа хоорондоо ингээд нэг салцсан хүмүүс зориулдаг гэж байна. Especially хэрвээ энэ дундаа сонсож байгаа хүмүүсээс хоорондоо ингээд нэг салцсан нөхцөл байдал чинь ингээд нэг жижиг болцсон одоо ч бид хоёр баг холбогдохоосоо өнгөрсөн байх таа бид хоёрч баг нийлхээсээ өнгөрсөн байх таа гэж ингээд нэг бодоод ангаацсан хүмүүс байх юм бол яа нөгөө талаас болохоор үгүй гэж байна. За бид хоёр тэгжил уучраа олон даа. Өглөө өдөр доош 8 доошоо байхгүй юу? Буцаж ирэхтэй. За тавсева тавсэ. Хоёлаа буцаа найзууд бол настай. Хоёлаа ингээл да гэдэг ч юм уу. Яг тиймэрхүү байдлаар буцаж ирж байна. Гэхдээ нөгөө талаас чиний ингээ хүсэж байгаа шиг заяа. Яг нэг тийм одоо нэг тодорхой байдал гэж байдаг да. Ойлгож байна уу? Хэрвээ штэ ингээд нэг чи энэ хүнтэйг ямар ч тодорхойгүй нөхцөл байдал ингээд өдрө болгон байдаг байсан бол за бид хоёрны хосууд ч юм шиг биш ч юм шиг бид хоёр гайгүй ч юм шиг гайтай ч юм шиг ингээд нэг тархич өдрө болгон ингээд нэг дээшээ доошоо орцсон тэгээд үргэлж ингээд чек хийгээл тэ нөгөө энэ одоо маргааш яхал энэ одоо ингэх бол энэ одоо ингэх л дотроо ингээд амар төгшөл өндөртэй хэрвээ чи fucking team ингээд нөхцөл байдал ингээд байгаад тэгээд тэндээсээ ингээд нэг холдсон тэгээд нөгөө чи ингээд нэг чам дээр ирээд яг чиний хүсэж байгаа шиг нэг тодорхой байдлыг өгөхөө гэвэл наа үгүй гэж байна. Тэгвэл яах ч буцаж ирж байгаа. Энэ амар чухал асуудалгүй. Ер нь бидний амьдралд хуучин харьцаж ийсэн хүн буцаж ирнэ гэдэг нь өөрөө бид нар жоохон болгоомжтой байх хэрэгтэй дээ. Тохиолдол нь асуудал байсан болохоор угаасаа хоёр тийшээ холдож байгаа. Б нь болохоор цаанаасаа л ингээд юунаас ингээд нэг та хоёрыг холдолцсон. Б опшнгоос ингээд нэг холдсон ингээ хүмүүс ер нь бол энэ амьдралдаа ч баг дахиж уулздаг ч буюу fuck. Тэгэхээр А опшн дээр ингээд байж байгааз. За асуудал байсан болохоор ингээд нэг холдлоо. За тэгээд буцнийхээр бол асуудлаа шийдсэн байх хэрэгтэй үстэй. Жишээлбэл энэ болохоор especially ингээд нэг яг яах гэдэг нь мэддэгдэггүй дээшээ доошоо болоод тэгэл өдөр ингээ болгоно ингээл нэг юм одоо situationship маягийн энергитэй ч юм яасан чи тиймэрхүү ингээд нэг энерги байхгүй юу. Энэ буцаа шийдэгдэх үү? Наа. Ямар ч тодорхойлтгүй л ирж байна.
Ягаад тодорхой тэгвэл яах гэж нийлэх гэж ирж байгаа юм бэ гэвэл шийдэ магадгүй тэр хүний болцооны амьдрал нь жийж байсан байх. Магадгүй эсвэл зүгээр үүдсэн байх. Өө тий. Хайдаа зүгээр амьдрал чинь ингээд хөнгө ойлгочих зүгээр шүү дээ. Заавал ингэж нөгөө хүнийх ингээд тархины гүнд нь ингээд ороод ингээд нөгөө судлах хэрэгтэй гэж тий. Зүгээр хайдаа за үүдсэн байлгүй дээ. Motherfucker гэж бодоод ингээд амьдралаа ингээд нөгөө бодцохоодоо хайдаг байдаг байхгүй юу? Тий. За. Мажиш үзэр доошоо. Chariot доошоо, баатрийн зоос доошоо, хатны илт доошоо, баатрийн илт доошоо. Юу вэ? Нөгөөний чи ингээд филинг болохоор шүү дээ. Угаасаа нэгэн тийм ингээд нөгөө чинь болохоор гахааны ингээд фарм зодтолдоод байгаа гэдэг ухааны юм яриад байгаа байхгүй юу? Чамлаа. Яаж вэ гэвэл шүү дээ. Би ингээд чамтай ингээд харилцах болгоно. Би чамтай уулзраа олох гэж ингээд оролдох болгоно. Би өөрөө энд чи ингээд fucking нервтэй байж тээ гэж чамайг ингээд буруудах гэж байгаа байхгүй. Of course угаасаа ингээд харилцаан дээр чи ингээд хоёр талтай нэг л ингээд буруудах гэдэг нь үнэн л үстэй те. Тэгэхгүй нэг бодлоо нэг гэгээлэг амьд болохгүй л ингээд наагаадах нь дотроо угаасаа ууралж тааш маа гэрсэ. Би яг ингээд every single time чамтай уулзраа олох гээд ирэх болгонд чи энэ нөхцөл байдлыг улам бүр төвөгтэй болгодог. Яагаад гэвэл ингээд чи битээр ингээд нэг яриад ойлголцдгоо, хилцээд ойлголцдгоо, ууралж үзлээ, гутарч үзлээ, гомдож үзлээ, битгэрч үзлээ. Чи ерөөсөө ингээд миний үгийг тоодгүй штэ гэдэг одоо энергтэй үзрүүд гарч ирсэн болохгүй especially magic үзэр доошоор заяа. Гэхдээ би чамтай хамтаас ингээд харилцаагаа урагшлуулж маань. Тэгэхээр анзаарч байна. Өмнөх ингээд нэг хөдөрч болохоор ингээд таад энэ зүгээс ингээд байсан шүү дээ. Таад ингээд гэхдээ somehow би ингээд харилцаа урагшлуулж марна гэдсэн. Энд ч ихсээс адилхан байхгүй. Especially хоёрын одоо нэг аягаар гурван саваатай хамт ингээд гарч иржлээ л да. Харилцаа урагшлуулж марна. Окей, давай. Гэхдээ л ерөн чи хичээдэг шүү дээ л гэсэн байдалтай л шүү дээ. Окей. Тэгвэл энийг зөвлөгөөг авч өгье. За. Зөвлөгөө. Санжаар энэ бол хамгийн чухал хэсэг шүү зөвлөгөө. Таавар өдөр доошоо 10 саваатай байгаа байхгүй юу? За. Ингэж ойлгоно хэдүүлээ. Миний амьдрал одоо хамгийн хэцүү одоо нэг тайкун гэж ярьдаг. Сүнсний ингээд одоо бүрэн төгөлдөр болох хувирал гэх юм уу юу гэх юм fucking хамгийн хэцүү тайкунтай ингээд нэг орд болохоор танаа өхрийн орд гэдэг байхгүй юу? Яа тэгвэл өхрийн орд болохоор өнгөрсөн амьдралдаа хилэн цордоос шилжиж ирсэн гэж үзэгддэг юм байл л да одоо нэг кабалах дээр. Энийг юу гэж ойлгож болох вэ гэвэл би ч өөрөө fucking хилэн цорд те. Тэгэнгүүтээ ингээд өхрийн орд чинь болохоор 12 ордны хамгийн хүлээцтэй, тайван, тогтвортой ер нь ингээд дотор нь ингээд нэг сөөрөл болж исэн ч гэсэн ингээд яг ингээд нэг юм тогтвортой байж чаддаг да. Жишээлбэл манай аав байна, манай эмээ байна тий. Яад гэвэл хамгийн ингээд нэг хурц ингээ ууртай төстас ингээд нэг хилэмгийн доломгоо ч юм уу их гэдэг нь хилэнц шүү дээ. Тэгэхээр өнгөрсөн амьдралд та ч одоо basically хилэнц байсан гэсэн үг байхгүй юу? Тэгээ өнгөрсөн амьдралдаа ингээд нэг одоо сураагүй байсан одоо тэр уур байна уу тэр эмоцуудын ингээд юмнууд байна уу инээтрээгээ энэ ингээд нэг амьдрал дээр carried ирсэн буюу одоо нэг жихнээсээ одоо та ч одоо нөхцөл байдал чинь ингээд бүр нэг жорлонд орсон хэцүүдэлцэн ингээд нөхцөл байдалтай байвал шүү дээ тэгсэн ч гэсэн ингээд хүлээцтэйгэр тогтвортой байгаад байна гэдэг чинь өөрөө жоохон асуудалтай юм шүү гэдэг зөвлөгөө зэрэгсэн байгаа байхгүй юу? 10 саваа таавар дамж яаж вэ гэвэл
Одоо угаасаа бүх ингээд наад ингээд харилцаа чи ингээд delay буюу гацсан байна. Гацаанд орсон байгаа. Гэтэ гацаанд орсон ч гэсэн ингээд нэг болох байхаа гэдэг ингээд хүлээцтэй ингээд нэг сууж ингээд нэг яг юу ч болоогүй юм шиг ингээд өөрийгөө чирэг шаардлагатай. Энэ харалтай одоо моднууд нь одоо дээрс нуун заллаа штэ. Тэрнээр зөв моднууд авах хайчаач тэ фак ээ. Тэ? Тэ ингээд яагаад ингээд нэг өөрийгөө ингэж их бариад өөрийгөө ингэж их золиослоод өөрийгөө ингэж их ингээд нэг доошоо татах хэрэгтэй гэж. Тэрний оронд штэ тэ. Яагаад амьдралдаа ингээд нэг шинэ эхлэл хийж болохгүй гэж гэдэг асуулт байгаа байхгүй юу? За одоо энэ амар хэцүү заяа. Та ч одоо нэг шинэ мэхлэгтэй муу шүү дээ. Яг нэг аль болох нэг би энийг яг ааваас ингээд нэг сонсч ирсэн. Аав ингээд fucking ингээд багнаарт ингээд нэг байхаар хотлоо очмооргүй санагдаад байдэ. Хотлоо орчихээр буцаа багнуурлын ямааргүй санагдаад байдэ. Би нэг газараа байцгаар тэндэл ингээд нэг юу ч болсон байв байх гэдэг юм шиг байна гэж хэлж ирсэн аахгүй юу? Энэ дээрээс ингээд нэг юу гэж ойлгож ирсэн бэ гэвэл та хэд маань нэгэнт ингээд нэг заримдаа ямар нэгэн харилцаа одоо тусдаас ингээд болоод хоёр талдаа байна гэдэг нь actually сайн тохио байдаг хгүй яагаад гэвэл өөрийнх нь ингээд амьдралд өөрийнх нь ингээд нэг хийх ёстой юмудаа ингээд нэг анхаарах ингээд нэг зөв цаг байд юм аа. Яагаад гэвэл одоогор ингээд нэг юм болгоно ингээд дотроо ингээд нэг түгжээд ингээд нэг байх ингээд шаардлага байхгүй байхгүй юу? Тэрний оронд тэр бүний ингээд нэг fucking саваагаар амьдралдаа ингээд нэг шинэ ингээд нэг зүйлийг эхлээд тэгээ энэ харилцаа угаасаа ингээд нэг delete энэ харилцаа угаасаа ингээд яриад учир нь ингээд олдохгүй байвал яах гэж ингээд нэг буцаж ингээд очих гээд тэ буцаж ингээд энэ харилцааг сэргээх гэдэг шаардлагатай вэ гэдгийг өөрөөсөө нэг асууж үзэх хэрэгтэй байхгүй юу? Асуулт нь юу вэ гэвэл ч тэ үнэхээр би энэ харилцаанд тэсцэн шигэ өгөөчтэй байж чадж гэнэ үү гэдгийг л тус асуучих. Жингийн тоогон дээр харьцуулаад үз. Энэ харилцааг чирж авч явах гээд ингээд нэг үнэхээр хэрэгтэй байсан уу гэдгийг жинлээд үзчих. Жингийн тоогоо чинь зөрөөд гарчих юм бол тэгээд амьдрал чинь балансгүй болцсон баа анзаарчлаа үстэй тий. Тийм байна да. Яа тэгэхээр одоо охины орд хэрвээ чиний амьдралд чинь заа учруулах гээд байгаа хүн байхгүй тэгээд хөрхнээгээ татврын төлөөд нийгмийн даатгалын төлөөд ингээд нэг Улаанбаатар хотын ингээд онц иргэн байгаа бол штэ тий. Чи миний бичлэгийг үзэх шаардлагагүй. Окей. Хэрвээ чиний амьдрал ингээд motherfucker ингээд яг яах гээд байгаа мэддэхгүй ингээд хүнтэй ингээд уучраа олгож байгаа бол заа энэ хинж ээж болно тий. Чиний ex ээж болно, чиний crush байж болно, эсвэл найз чинь байж болно, whatever the fuck ингээд. Та хоёрын дунд ингээд юу болоод байгаа гэдэг ингээд energy check-ээр хэдүүлээ ингээд харцгаана. Тэгээд хэрвээ чи ингээд нэг надтай ингээд нүүрт болоод хувийн уншлаг авъя гэж бодож ивэл миний вебсайтн дээр угаасаа нээлттэй ингээд цагуудаа хэдүүлээдээ сайхан ингээд яг нүрээ ингээд видео коллын цаанаас ингээд харж байгаа л те. Terror reading хийх болно доо. Окей, охины орд. Зя. Бачаарай цагийн наадхи. Окей, яг юм байна нат. Зя. Хоёрын донд яг юу болоод байна вэ гэдэг energy check-ийг хэдүүлээ хийцгээ. Энергийн жоохон шалгачих. За харчиж easy peasy lemon squeezy. За. Яг ямпо коллектив орж ирсэн байна мэдээ харцгаа. За. Аписта. Оо. Долоогийн элд, 6-гийн элд, 10-ын элд, 9-ийн элд, world хүзэр гарч ирсэн. За энэ юу гэсэн үг вэ? Та энэ зарим нэг номын орттой дийл хийж авах шиг байна. Надад бас жинлүүр байна. За тэгээ энэ бол зөвхөн fucking energy. За энэ юу гэсэн үг вэ? Хэрвээ та хоёрын нэгэн зав. Ер нь ярих юм би нэг зүйл ингээд сануулъя. Би ерөөсөө ингээд YouTube дээрээ ингээд хүүхнүүдийн tarot reader шиг те. Сайн байцгаана манайхаа X чи ингээд чам дээр буцаж нэ fuck skull те. Skull зөвхөн чиний зүг болоо нөгөөний чинь буруу болгохоор ингээд яад. Зүгээр ингээд яа.
Тус тасл ингээ ярина шүү дээ. Тэгэхээр гол асуудал нь би барьж авч чадахгүй байхгүй. Та хоёр яг хин яг ингээ нэг холлоо хэлээд яваад байгаа вэ те? Dishonest байна гэсэн үг байхгүй юу? Жишээлбэл хэрэв чи тухайн хүндээ dishonest бай худлаа хэлээд ингээ нэг яваад байвал чи нэг зүйлийг ингээ нэг олж авах буюу нөгөө хүн чинь чамаас ингээ харилцаа жижиг болгоцсон гэсэн үг. Аха. Нөгөө талаас ч те нөгөө хүн чинь ингээ нэг юмыг ээждэх ингээ нэг чамдаар амар dishonest ингээ нэг байгаал амар sneaky байдлаар ч юм уу араас ч ингээ нэг савдаг ч юм уу яадаг ч юм аа тэр ингээ нэг байж ивэл yep universe ингээ нэг та хоёрын дунд ингээ нэг world хүзэр буюу яа энэ харилцааг нэг цэгцлэг цаана болсон гэдэг анхааруулах гэсэн байгаа байхгүй яаж вэ гэвэл энэ 6 гэлд болохоор шууд орхиж явдаг хүзэр заяа. Тэгээ 10 ил 9 ил хоёр ч бол тайрот хүзрээ хамгийн том ингээ нэг depression-уудын нэг байхгүй юу. Хэрвээ чиний нөхцөл байдал, чиний одоогийн байгаа мэдрэмж энэ ингээд нэг хүнтэй байх ингээд нэг харилцаа чиний сэтгэл санааны хувьд чиний эрүүл өдөр тутамдаа ингээд нэг өөрийнхөө рутинээ ингээд нэг ашиглаад нэг аятайхан ингээд явах боломжийг чи ингээд нэг хааж ивэл энэ ингээд нэг харилцаанаас болоод чиний ингээд нэг ирээдүйдээ итгэх итгэл буюу тодорхой байдал дээр өрөөсөө гарч ирэхгүй ингээд байгаа бол чи financially өөртөө бас ингээд insecure буюу ингээд нэг тухгүй мэдрэмжтэй байгаа бол universe ингээд чамд хэлээд байгаа нь яа минь бол зөв цаг байна хөдөлгөхөд урагшаа явахад гэдэг байгаа байхгүй юу. Бодож үзье. Астролог дээр хэдүүлээ ингэж ярил яаж вэ? Sun sign болохоор бидний насан туршдаа develop болгох одоо personality гэж бодвол яаж вэ? Би жишээлбэл хилэн цорт. Хилэн цортны personality develop болох хамгийн том шалгуур нь юу вэ? Хүнээс салж сурах гэдэг байхгүй юу? Хүнтэй зурлахгүй ингээд нэг attachment өөр ингээд нэг хаях байдаг байхгүй юу. Тэгээ нэг юмыг дуусгаж чадсан цагт бид нар цоо шин зүйлийг эхлүүлж чаддаг ингээд байгаад байна л да. Тэгээд эн чинь нэг гол нь бид нар нэг хамгийн токсикорч хилэнц гэж ярьдэн шүү дээ. Яг л эн чинь нэг ямар нэг юмтай ингээд нэг зурдаал ингээд нэг юм mentally ч гэсэн ингээд нэг байгаад байдаг байхгүй юу. Similar to охин байдаг байхгүй юу. Бас охин бас их тийм хүү байгаад байдаг. Тэгээд одоо жишээлбэл охины орд болохоор астролог дээр имжлэгч гэж явдаа. Тэгээ би охин таны орд чих рүүст идэг шүү дээ. Яаж байвал ингээл жокриг ингээл нэг те би энэ залууг засаж чадна гингүүт өөрөө Harley Quinn болцдог ч юм. Тэгэхээр ингэж ойлгол яаж байна. Хин нэг нь туслах, хин нэгэнтэй ингээ хамт байх. Би энэ хүнийг ингээ нэг болгож чадна, би бүтээж чадна, би энэ хүнийг наа I can fix that гэж. Тэгэж асуухын өмнө эхлээ чи өөрийгөө засна уу гэдэг асуул яаж байна. Чи өөртөө ажиллаж чадсан, чи өөрийгөө хайрлаж чадсан уу? Чи амьдралынхын хэдэн тохиолдолд дандаа бусдыг өмнөрөө оруулаад өөрийгөө хоошоо тавьдаг бай. Чи амьдралынхын хэдэн тохиолдолд дандаа одоо драманд ингээд нэг байнга оролцдог байдаг юм. Чи амьдралдаа яагаад дандаа ингээд нэг чиний өгцөглөө өшгөлөө хошногдох хүмүүс ингээд нэг амьдралдаа оруулаад байна. Гэдгийг нэгт өөрөөсөө асуусах хэрэгтэй байхгүй. Яагаад вэ гэвэл ч тэтэ ингээд нэг дийлэг тохиолдолд энэ хаанаас яаж гарч ирдэг вэ гэвэл чи өөрөөх нь нэг лагааны ингээд нэг шийтгэстэй зангууд байгаа эсвэл эмошнод тэдрээсээ ингээд нэг зүхтангууд өөр хүний ингээд нэг засах ажил чинь чамд илүү ингээд нэг амархан санагдаад байдаг байхгүй. Дийлэг тохиолдолд. Тэгмэд өөртөө ингээд нэг нүр тулах, өөрийнхөө ингээд нэг мэдрэл мотой чөтгөрлөг fucking зангуутайгаа нүр тулах те. Одоо шилжүүл ийм байхгүй. Хэрэв чи аригчин бол заа тэнгүүтээ ингээд нэг хоолны ингээд нэг одоо донтой хүнийг одоо найзаа хоол бага идүүл ийм ингээд туслуул ингээд амархан байдаггүй яад бол нөө чи аригчин болохоор нөө өөрийнх нь нэг архины аддикшнаас гарах нь амар хэцүү санагдах. Өөр хүнтэй ингээд харилцаад өөр хүн дээр ингээд туслая гэж үзэх юм бол чамд арай нэг юм гайгүй мэдрэмж төрдөг ч юм уу те stuff like that. Энэ бүтэмжтэй байх үгүй мэдээж авахгүйс үгүй. Тиймээс хэрвээ чи иймэрхүү нөхцөлөд байнга үүсгээ тэгээд ер нь өдрийн төгсгөл гээд өгзөглөө хошнуудуулцдаг бол энэ бол өөртөө ажиллах гой цаг байна. Тэгээд хүнд ингээд нэг хязгаар тавьж сурдаг ч юм уу яадаг ч юм аа тий. Окей. За. Өөний чи ингээд нэг бодол болон мэдрэмж гэдэг талаас хэлүүлээ. Цаая. Нэг 2 ингээд 3 зя 8 ил
2 хилд Emperor доошо 7 ая. Яп. Яг мэдээдсэн. Чиний gut feeling. Энэ өөр хүмүүстэй харилцаад явж байгаа байхаа. Эсвэл яг цаагаараа өөр хүнтэй ер нь ингээ байгаад байгаа юм биш үү дээ гэдэг ингээд нэг мэдрэмж ингээд төрсэн бол наа ч юм бол яа. Тийм байх шүү. За тэгэхээр энэ дундаагаа ганцхан аягтай хөдөр бол 7 аяга. 7 аяга болохоор сонголтыг хайдаг хөдөр байхгүй юу? Альматай өнөөдөр болцохоо чимгээтэй ингээ болцохоо батаа хөөрхөн ч юм уу тулгаа хөөрхөн ч юм уу гэдэг шиг байгаа даахгүй тий 3 хилттэй 3 хилт ч юм болохоор штэ тий 3 шиг хилт байгааз so which means ингээ basically ингээ өөрхөн байгаа байхгүй. Тэгэхээр чи энэ хүний хувьд бол ингээд priority гэж ярьдаг тий чухал байсан бол яа би бол өгүүлэх гэж харж байна. Тийм байна. Яагаад тэгвэл чи энэ нөхцөл байдал дээр гүйж ороод орчвоо? Эхнийх 8 ил байгаа байхгүй. Тэгэхээр энэ хүн дотроо юу болоод байгаагаа хинтээ яаж байхаа ер нь цаашаа яахааш ингээд нэг мэдгүй байгаа цагт чи 1000 өөрийгөө лобби доод нөгөө хүний чинь бодол ирэхгүй гэвэл үгүй ахаа. Энүүгээр энэ хүн ингээд нэг чөтгөр гэсэн үг ш. Энүүгээр ингээд нэг чи би энэ залууг засаж чадна, би энэ хүүхнийг аварч чадна гэл ингээд явж байгаа чи ингээд дагна гэсэн үг бол биш fuck ээ. Зүгээр хүн болгоно ийм үе ингээд нэг гарч ирдэг байхгүй юу? Угаасаа би ч гэсэн амьдралдаа яг юугаач мэдэхгүй ингээд нэг fuck around хийжсэн зөндөө үлээсэн шүү дээ. Мангар олон хүмүүс ингээд нэг гомдоцсон суужсэн шүү дээ. Motherfucker ингээд надлуу ингээд нэг салавч өгчл байсан шүү дээ. Би өөртөстэй бол хүртгэсэн юм л гү дээ гэдэг шиг. Хүн болгоо юм уу байдэ. Гол нь энэний дараа бид нар харин ухаан олж аваад урагшлсан байх хэрэгтэй байгаа байхгүй. Тэгэхээр энэ хүн чамлуу нэг үйлдэл хийх үйл наа. Үйлдэл хийхээр ингээд нэг үе нь болохоор энэ тэндүү ингээд нэг fuck around хийж байгаа тэгэнгүүтээ хин ч ингээд тоогоогүй болонгууд оргоо өсөхөнтэй ингэнгүүтээ сайн уу гэж чамлуу ярина. Тэрнгүүр ингээд тэр хүн ямар хүн мэдрэмжийг авах гэсэн байвал би стил ингээд нэг хүнд тоогддог шүү гэдэг ингээд мэдрэмжийг авах гэж хүсээл ингээд нэг ярьсан байгаад байгаа байхгүй. Fuck. Yo. That's intense. Зөвлөгөө. Энэ бол хамгийн чухал шүү. Яп, мэдээдээс. Тэгчээс. За, өөрхнүүд чөтгөр өдөр доошоо гарч ирсэн. Ойлгож байна. Чи хугацаа алдах тусам ялангуяа ингээд нэг хоёрын оронд ингээд эргэлзээд байгаа. За одоо бид хоёр ингээд нэг хамтдаа ингээд байх уу эсвэл ингээд салаад явцгаах уу гэж хоёрын оронд эргэлзээд ингээд байгаа бол за нөгөө нэг ингээд хүлээгээд contemplating буюу ингээд бодоод ингээд байж байгаа бол наа чи амар том асуудал байгаа байхгүй юу. Ингэж ойлгуул яаж вэ? Бид нар ер нь заавал салах хэвээр, нийлэх хэвээр гэдэг бодлоос илүүтэйгээр бид нар ер нь шийдэлтэй, хөдөлгөөнтэй ингээд байвал яаж вэ? Энэ харилцаан дээр нийлнэ үү, сална уу, no one gives a fuck гэхгүй эцээст. Окей. Гэхдээ юу ингээд нэг асуулт болох гэдэг вэ гэвэл чи бодын шиг дөрв болоод удах тусам чи энэ харилцаагаа улам бүр ингээд нэг төвхтэй болох гэдэг байна. Хойноос нь энээсээ болоод ингээд нэг удахгүй ингээд гинти маргаан гарч ирэх гэдэг байгаа байхгүй юу? Тиймээс ингээд нэг чиний хийж чадах хамгийн сайн үйлдэл юу вэ гэвэл higher font ингээд хөзрөө өөрөөсөө ингээд нэг ухаантай өөрөөсөө ингээд яг чиний туулж ирсэн нөхцөлийг даваад гарч чадцсан ингээд хүнтэй ингээд уулзч counseling авах нь зөв байгаа даа байхгүй юу? Магадгүй therapist-тэй уулзна уу, fucking school dating coach мууч ингээд байна whatever the case. Болно.
яг чамаас ингээд нөгөө ухаантай чи нөхцөлөдлөө яг үүсчихсэн нөхцөлөдийг даваад үтцсэн ингээд нөгөө ухаалаг хашраас ингээд зөвлөгөөгөө нөгөө тэгэхгүй бол ингээд нөгөө нэг яг энэ гацаа чи ингээд нөгөөхгүй хэрүүл болно л гэж гарч ирж байна. Тэгээд тэргүүний саваа тэргүүний зоосоор доошоо гарч ирсэн байсан. Гэдг нь юу вэ гэвэл ямар нэгэн зүйлийг хөдөлгөе гэж бодож ивэл юунаас хизээч ингэж нөгөө нэг одоо та хоёр бодоод үзтээ. Та хоёр гэртээ ингээд нөгөө нэг илүүдэл чинтэй байгаа шаа. Соц. Хараа хоёлаа хизээ торох юм бол турхад цаа алхам хэрэгтэй шүү дээ. Гарч жимдээ яваач фак ээ. Яг тэр үшээ ингээд нөгөө нэг та хоёр ингээд хоёр талаагаас соцоо. Хоёулынгийн асуудал хизээ шийдэх юм бол яриачгүй байж хоорондоо. Тийм үстэй. Нэмэлт адилаар ингээд нөгөө байх гэдэг шиг байна. Тэгээд энэ мэдээллийг сонсоод яана вэ нөө чиний ингээ эрхчлөөний асуудал thanks for the attention. За тэгэхээр материалт. За хэрвээ чиний амьдралд нь штэ те бүх юм ингээд нэг аятайхан за амьдрал хууч ингээ хөөрхнөө гээ явчаа. Татврын төлөөд, нийгмийн төлөөд Улаанбаатар хотынхын сайн иргэн байгаа бол энэ бол чам зориулагдсан бичлэг биш ээ. Хэрвээ чиний амьдрал ингээ харьцаа өн чин эсвэл X чин эсвэл найз хүн чин хамаагүй заа. Fucking ингээд яг юу болох гэдэг мэддэхгүй ингээ байж үл магадгүй ягаад энийг ингээ шалгаж үзэж болохгүй гэж та. Тэгээд хувийн уншлаа ингээд нэг авахаар бол угаасаа вебсайт дээр ингээд линк байгаа. Тэгээд чи надтай цаг тавлаад гоё видео кол хийгээд амьдрал хэрэг гэдэг ингээд харж иж болж шүү. За тэр яг гоё нэг хэлцгээе. Материал. Чаун уучрах гэдэг хүн тэр хоёрын энерги нь яг юу болж байна гэдгийг харцгаа. Танаа урдах ихтэй жоохон домброо амж санагдаад байдаг шүү дээ. Яасан бэ гэсэн чинь надаас ингээ хувийн уншлага аавн заяа. Тэгснээ эргчүүд нь болохоор шүү дээ. Өшөө маа чи хизээ тушаал төвш гэж. Өөр асуултад бас байхгүй шүү дээ. Ипотек хизээ арах гэж байна. Аюулаа. Окей. Октод нэг шүү дээ. Би тэмцээнд хизээ төрүүлэх гэж байна. Би яг асуудаг. Чи ингээд нэг найзлаатай ингээд нэг хамт байхдаа ингээд яг тэмцээн шиг ингээд нэг байдаг багшаас тээ. Хин нийлүү перформанс ингээд гаргаж үзэж байгаа ингээд хоорондоо үздэг ч юм уу яадаг ч юм аа тий бас нэг хайдаас ингээд нэг танаа ордныхан бас ингээд амьдралаа enjoy гэж сурч байгаарэ. Yeah, Empress Tasha. Trying that. Honey sauce. Yep. Хэрвээ та хайдаг штэ те baby mama боёо. Хүүхдтэй тэгээд гэр бүлтэй тэгээд ер нь жоохон ингээд шүүх хурал мурал болоод ингээд салын мали гэсэн ингээд нөхцөл ингээд байдал дээр ингээд байж ивэл яа нөхцөл байдал ингээд нэг шийдэгдэхэндээ шудрагаас нөзрөөр Empress Tasha. За хэдүүлээ. Энэ болохоор зүгээр амар цөөхөн болгоо шүү. Ер нь бол дийлэгдэх бол ингээд энерги юу байгаад байна гэдэг ингээд харахад шүү дээ. 7 гэл даваад байгаа байхгүй юу. Тэгээ сарны үзэртэй хамт. Тэгэхээр ингээд нэг та хэдийн одоо нэг мэдрэмж гэж яддаг шүү дээ. Юмиг ячдаг motherfucker ингээд нэг жоо хотлоо хайлаад яваад байна гэдэг ч юм уу те. Motherfucker гэдэг чинь яг тийм хүн ингээд байдалтай ингээд байж ивэл яг наатахаа ингээд нэг шалгаад үзчихэд гимгүү байна гэж гарч ирж байгаа байхгүй юу. Яа тэгвэл 7 гэлт чи өөрөө ингээд хамгийн ингээд нэг юм худлаа ярьдаг ч юм уу ингээд араар ингээд нэг наадгал ингээд хөзөрлөлтөө тэгээд сарны өдөртэйгээ комбинац болчихно гэдэг нь тэрийг амар сайн нууцсан байгаа даахгүй. Гол нь тэрийг нуус яг худлаа хэлээд байгаа ч юм араас чинь гусаад байгаа гэдэг зүйлийг ингээд нуусан ч гэсэн тэрийг ингээд чи мэдэрч чадаад байгаа байхгүй юу. Гэтэ энэ ингээд хоёр талаараа явж болно те. Чи өөрөө ч худлаараа явж иж магадгүй ч нөгөө чи худлаа ярьж байгаа чи анзаарсан ч юм дөгөө нөөс. Тэгээд хэрвээ чи энэ харилцаа бүтгээ болоод ингээд битөөрөөр нэгнээсээ хөндөрж индөө тэгээ хоёр тишээ ингээд нэг явж ин да гэж ингээд бодож ивэл яг л тийм л ингээд зүйл ингээд болж байна. Нөгөө магадгүй чи өөрөө магадгүй нөгөө хүн чинь энэ харилцаанаас ингээд явж байна. Эмоцноо татаад авч байна. За энэ яг зүгээр энэ за одоо хоёлаа яг чиний ингээ утралах гэдэг өгний чи ингээд жинхэнэ цаа зориг болон мэдрэмжийг ингээд нэг ухацгаая за харцгаая.
How is it looking like? Oopsie. Зя. Харцгаая. Chariot. Үхлийн өдөр. 5 элд. Battlefield. Зя 5 өдөртэй. Зя тэгэхээр GG. Үхлийн өдөр 5-2 GG. Ялангуяа штэ та хоёрын харилцаа ингээд нөө fucking жоо араар тавил майлттай ч юм уу. Жоо эмийг ажилтгүй ингээд хоёрын дондор ингээд нөө motherfucker ингээд шургаад орцсон байгаад иймэрхүү ингээд нөө нэг асуудал ингээд үүссэн бол нөгөө хүн чинь нэгт ингээд нөө буугаад өгсөн байгаа байхгүй юу. Хүү fuck sake. Тэгээд нөгөө хүн чинь одоогийн байдлаар ингээд чамаа ингээд stalker-таа суугаал л да. Ер нь бол basically чи ч гэсэн stalker ч л байгаа л да. Ингээд миний таардаг үзнэ гэдэг нь ингээд нөө stalker ч гэсэн үг штэ. Энэ бүр ингээд нөгөө нэг яг бүр интенс ингээд нөхцөл байдал байгаа. Ингээд материал ордныханд ингээд нөгөө нэг зориулагдчихж байгаа байна л да. Зүгээр энгийн нэг юм gossip mosipтэй холбоотой те чи яасан би яасан гэдэг маш шүү гэдэг нэг тиймэрхүү хэрүүлтэй материал ордныханд бол нэг амар шаардлагагүй юм байна. Бүр үнэхээр интенс бүр амар эвгүй нөхцөл байдал байгаа хүмүүсийн л ер нь оромжлол болчихлоо. Үлдэгд материалхан бол нэг хэрэг юм байна уу? Амьд чи гайгүй юм шиг байна тийм үлдэглээд нь. Энэ болохоор бүр яг этокигээ. Тэгээд нөгөө хүнээс чи үл гарч ирэхүү үл нөө хэсэгтэй бол гарч ирэхгүй юм байна. Нөгөө хүнээс чинь чамаас ингээд харилцаараа гарч ирэхүү бол бас хэсэгтэй ингээд нөө чамтай ярихгүй юм байна. Нөгөө хүн чи одоо юу гэж байвал эндээс ер нь бол зүгээр зогтхийг хүсэл зүгээр чарит ингээд хөзрөөр мадгүй өөр газар руу явдаг ч юм уу яадаг ч юм байгаа тий. Тэгээд одоо ингээд нөгөө хүний чи хувьд бол ингээд нэг чамаа ингээд бодохоор ингээд нэг яг 200 мянган нэрв тархин дээр ингээд байгаад байгаа байхгүй яа нэрийг чинь сонсонгууд л ингээд жоохон тийрдэг ч юм уу яадаг ч юм аа тий чи ч гэсэн бас өөрөө тийм байгаа хэ ингээд нэрийг нь сонсон motherfucker гэж ууртай байдаг ч юм яадаг ч юм аа who knows. Окей. Нөө хэсэгтээ ер нь бол та хоёрын ингээд нэг суурч ингээд нэг шатцсан байгаа болохоор та хоёрын ер нь үйл хийгээд ер нь бол тийм шатсан зурган дээр тэг үйл хийх чинь хэцүү байдэн штэ яачаад. За. Тэр яг тиймээс сайхантай. Хэдүүлээ хамгийн чухал хөзөр буюу зөвлөгөө арай. Энэ бол хамгийн чухал зүйл. Peace. Yep. It's зургааг ээлтэй чи 8 аяг доошоо 8-ын саваатай. Тэгээ 8-ын элдтэй хавтаа байхгүй. За хэдүүлээ ингэж ойлгоно. Та хоёр ингээд нэг хэрвээ та хоёрын нөхцөл байдал заа ингээд нэг push and pull dynamic буюу нуугдаж тоглодог бол за чи ингээд за би энэ харилцааг дуусгая ингээд ангууд нөгөө чи hey now бити хаяаж toxic гэсэн мартцсноо гэдэг ч юм уу те. За олийн x шээ. Эсвэл ингээд нэг чи ингээд нэг хойноос ингээд гүгдэх юм нөгөө хүн чинь чамаас ингээд холддог бол заяа. Энэ дээрээс ингээд хийх хамгийн ингээд нэг зөв алхамч нь болохоор штэ те шууд өөрийнхөө ингээд нэг independent буюу бие даасан байдлыг яаралтай олж авах хэрэгтэй байхгүй юу? Яаж байггүй ингэж ойлгоо заяа. Шудраг осны үзэр жинлүүр ордны үзэр тэгээд 9 аяг гэдэг хөдөртэй хамт ингээ байж нэ л та. Чиний хийж чадах хамгийн ухаалаг үйлдэл чинь юу вэ гэвэл өөрийн гэсэн бие даасан тэгээд тэр хүнээс ингээ хамааралгүй байх ингээ нөхцөл байдлыг яаралтай ингээ бүрдүүлсэн байх хэрэгтэй байгаа байхгүй юу? Тэгэхгүй бол ингээ нэг чи энийг бол өнгөрсөндөөхөө хит ингээ зурлах гад байна. Тэрнээсээ болоод ингээ өөрийгөө ер нь жоох ингээ хааж хорой боох гэдэг байгаа байхгүй юу? Тэгээ ялангуяа ингээ нэг чи энэ ингээд нэг сарыг харж байна. Нилээн л бүүдүр шүн байгаад яг энэ шүн ингээ өөргөө ингээд нэг ганцаараа ингэж нэг өөргөө нилээн ингэж
isolation буюу өөрийгөө өвдөхгүй ингээ байгаа хгүй нөө тэгэж болохгүй тийм амар өөртөө хөтөн fucking хандаж болохгүй шүү өөртөө жоохон зөөлхөн хандаа өөрийгөө жоохон эрхлүүлээ нэгэнт угаасаа чи тэр хүнтэйгээ ингээ хэсэгтээ угаасаа асуулаа шийдэж чадахгүй мэн хэсэгтээ угаасаа чи яасан би яасан гэдэг нөхцөл байдлаар байгаа цагт ингээ чиний хийж чадах хамгийн сайн алхам чинь юу вэ гэвэл өөрийнх нь сэтгэлийн амар амгаланг ингээ нөгөө мейнтейн хийх байсан маа тэгэхгүй бол ингээ наа чинь бол нэрээ юу тэгээд танаа ордныхан чи ингээ ядж яхад ингээ fucking яаж ч ингээд нөгөө хошногдуулж исэн бай ингээд нөгөө амар нэг тийм юм реакцгүй байдаг те шээс ингээд дотроо өгөж байгаа штэ гаднаа зүг зүгээр юм шиг те нөө тэгэж яахын зүгээр дотын найзуудтай уулзалтаа гарч оролтоо fucking гадаа 100 болж штэ хитэн пи уулта юугаа игээд гэртээ ингээд нөгөө өөрийгөө isolation болгож ингээд суух гадаа юугаа игээд угаасаа нэгэнт ингээд нөгөө хэсэгтээ ингээд шийдэл нь олдохгүй ингээд харилцаа төлөө шүнжэнгөө ингээ fucking шаал цоох юм. Гарч жоохон пи уулда амьдрал чинь гоё штэ. Болоод стрип ороочтэй те fucking хитэн хүүхэн бүжиглүүлсэн нэг мөнгөөс хавдаг ч юм аа яадаг ч юм аа те бас амьдрал чинь гоё байхгүй юу. Тэгээ гэртээ суугаадах юм. Болохгүй. Октод нь болохоор штэ те яах вэ Gears Night гээл нэг сайхан бас эргэтэй стрип орчихгүй юу те гэжээс. Тэгээ Gears Night-аараа те нэг гоё хитэн wine уугаалаа хүүхнүүдээ ховж яриад те амьдралаа нэг жоохон enjoy хийлтэй. Тэг ингээд нэг жоохон гарч орж явж ингээд нэг шоудахгүй бол ингээд нэг гэртээ өөрийгөө хүлээд isolation хийх гээд байна шүү гэдгийг хөзөр ингээд санаалаад байна. Яг үндэ энэ 6 сар болохоор ингээд нэг чи юм болгоны шийдэх гээд 6 сар биш яг үндэ зүгээр чамаа жоохон enjoy be free байх ёстой гэсэн 6 сар ингээд болсон байна. Тиймээс ингээд нэг мэдээлэл юм байна. Тэгээд энэ мэдээллийг юу өнөө чиний ингээ нөө эрхчлөлөөний асуудал анхаарал тавьсан баярлалаа. Cheers.